Дэлхийн номер 1 брэнд болох Optimum Nutrition-ийн орг амино BCA-гийн албан ёсны борлуулагч Energy Shop. За сайн мэцхан залуусаа Ардыг клубын шинэ залуу тамирчин бэлгүн байна. За өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ хашаа авах бит хоёрын зүгээс гадуур зарагдж байгаа одоо төргөө хоол гэж ярина тийм. Төргөө хоолын CO2-ийн тийм одоо илчлэгийн хэмжээг бол бит хоёр гаргаж ерөнхийдөө энэ тухай бол өнөөдрийн бичлэг бол явна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө ингэж ярих гэдэг байгаа байхгүй. Утга санаа KFC CU гэдэг хоёр байгууллага байгаа байхгүй юу? KFC нэг нь CU. Энэ хоёр байгууллага ерөнхийдөө илчлэгээ одоо тодорхой хэмжээний байдлаар нэг талаас нь нуугаад байна. Нөгөө талаас бас буруу тавиад байгаа нэг асуудал байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг бас ингэ ярмаар байна л та. Тэгэхээр одоо би бол 85 кг жинтэй байхгүй юу? 85 кг жинтэй. Тэгээд надад турахын тулд 1800 ккал өдөрт авахд хангалттай байхгүй. Зөвхөн одоо 85 кг-тай хүн дээр шүү дээ. Тийм. Тэгэхээр хүний нөгөө биеийн жин өөрчлөгдөх тусам өдөрт авах одоо калорийн хэмжээ нь бол өөрчлөлтөөр явчихна гэсэн үг. Тийм. Тэгэхээр 1800 ккалорийг би өдөрт авах хэрэгтэй байна. Тэгээд энийг жишээлх юм бол KFC-гийн уяг багц гэдээ байгаа шүү дээ. Одоо уяг багц гэдээ байгаа. Уяг багцыг идээд би турах боломжтой чи гэж бодож. Одоо энэ 1300. За одоо чинь за яг одоо хашаахын хувьд бол өдөрт 1000-аар өдөрт авах калорийн хэмжээ нь бол 1800 байгаа. Тэгчингүүтээ уяг багц гээд та харуулчихгүй. Ердөөсөө энэ дээр л юу байгаа даа байхгүй юу? Нэг бидний одоо шарсан төмөс за тэгээд дотроо нэг 3 ширхтээ дахиа нэг коло за тэгээд дээрэс нь одоо энэ колс пилүүл нэг ийм салаад байдаг шүү дээ KFC-ийн. Тэгчгүүдээ эн чинь бүр жижиг хэмжээнд орчиж байгаа байхгүй. Тэгчгүүд хашаах эдгээр зүйлсийг идснээрээ 1380 ккал аав. Зөвхөн эдгээр зүйлсийг идэв. Тэгчгүүдээ өглөөдөө хоол идэн өдөртөө нэг 2-оос 3 удаа олж шүү дээ. За боли нэг 2 удаа хооллоо гэж бодоод энэ калорийн хэмжээ хэдээр нэмэгдэх вэ гэдэг бол том асуудал болчиход байгаа тий. Тэгэхээр энэ уяг багц гэдэг маань 1380 ккал ч сайн харуулсан тийм маш ийм баг жоохон хоолой байц тий. Энд дээр бол мэдээ бид нар энийг бараг идэж чи чадахгүй үгүй. Чадахгүй. Одоо чинь бид нар бол нөгөө KFC-гийн андууд багц гэдэг дээ шүү дээ. 19,000 20,000-ын. Тэрийг ижиж бараг энэ ч баг цадах тийш ордоггүй тий. Тэгэхээр ийм жоохон хоол хүнс одоо жишээлбэл бол энэ энерги нэгтгэхтэй хоол хүнс гэж одоо авч үздэг байхгүй. Маш их өөх тос, маш их одоо чихэр ихтэй тийм хоол хүнсийг одоо энергийн нэгтэн өндөр хоол хүнсээ гэж авч үзнэ. За тэгэхээр дараагийн юм болохоор за энэ хоолыг идээд бол маш ашиггүй байна тий. Яг тэгэхээр би өдөрт бол 1380 ккал ганцхан юм багц идэл би бол хизээч зогсохгүй шүү дээ. Энэ хоол маань өөрөө намайг ингээ байнга өсгөн, байнга одоо тусандах сайхны хэмжээг огцом хэсгчээд намайг таргалуулна. Тэгэхээр би өдөржингөө өсгөлэн байдалтай явна гэсэн үг байхгүй яа. Тэгэхээр инсулин чинь огцом өсчихлээр хүмүүсэж чинь огцом буулгаад эхэлдэг. Тэгээ огцом буулгаад эхлэхээр хүн дахиад үлснэ гэсэн үг байхгүй. За тэгэхээр дараачууд ингэ одоо энэ CU за бид хоёрын дараагийн хоол хүнс Аз хураг гэдэг хоол хүнс байгаа тийм. сонгосон юм маань болохоор Аз хураг гэдэг байгаа. За энэ дээр бол килокалорийн хэмжээ нь 167. 167 ккал гэдэг одоо энэ чинь бичсэн байна л да. Цаанаас одоо энэ бүтээгдэхүүн дээр бичсэн одоо калорийн хэмжээнэ гэсэн. Тийм 167. Тэгэхээр эндээс л харахад бол яагаад ч 167 биш харагдаад байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ чинь бол нөгөө 100 г бүтээгдэхүүнд 167 ккал гэж ерөөсөө бичээгүй байна. Тэгэхээр энэ дээр юу бичсэн байна гэхээр тижээлэг чанар гэж биччихээд тэгээд энэ одоо 350 г орчим цэвэржинтэй хоол хүнс байгаа байхгүй. Тэгээд яг энэ хоол нь өөрөө хэдэн ккал гэдэг нь ерөөсөө мэддэхгүй байна. 167 гэж бичсэн. Тэгэхээр би одоо нэг 1800 авахын тулд энэс одоо өдөрт 10 хийх боломжтой байна. Тэгээд хэрвээ жишээлх юм бол 167 байсан бол тэгэхээр энэ CU гэдэг байгууллага маань ер нь бол одоо тодорхой хэмжээгээр одоо өөрийнхөө илчлэгээ нуугаад байгаа байхгүй юу? Нуугаад байна. Энэ хоол хүнс бол одоо түрүүний KFC багцыг бодвол одоо энэ үеийн багцыг бодвол хамаагүй байна. Тэг их байна, хүнд байна. Дээрэс нь энэ нөгөө одоо юутай байна. Цадах мэдрэмж өдөр чи хамаагүй арай эрүүл хоол хүнс шүү дээ. Тэгэхээр энэ эрүүл хоол хүнсэн дээр одоо энэ CU маа тоглолт хийчихл байна л да зөвлөд. Тэгэхээр эрүүл хоол хүнс нь яхахгүй мөн. Одоо жишээлбэл гэхдээ би энийг 10 хэдэд турах уу одоо 100 1600
1670 ккал болж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр би одоо анигнаас 10 гэдэл турахаар байгаа байхгүй тий. Тэгэхээр чи юу гэж бодож байна? Турна гэж бодож байна. Яг хүн энэс 10 гэдэг чинь тий. Гэхдээ энэс 10 гэхээр чи яагаад ч турахгүй байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ байгууллага маань энэ тодорхой хэмжээний илчлэгээ бас нуугаад байгаа байхгүй юу? KFC бол бас өөрийнхөө илчлэгээ нуусан бас. Яагаад тэгэхээр би одоо түрүүн одоо KFC үе багцыг орж авахад KFC-ийн одоо энэ бичлэгэн дээр юу оруулаад байна? Зургийг оруулаад байна. Тэгээд тэр дээдлийн тэр хянах одоо юун дээр худалдаж танилцуулган дээр нь энэ 1380 ккал маш бүдэг бичсэн байна. Маш бүдэг бичсэн байна. Ийм өндөр илчлэгтэй хоол хүнс гэдгийг маш одоо нууцсан байгаа байхгүй юу? Тийм. Гэтэ ер нь бол бид нар бол аливаа пицца, KFC ч вэ ямар нэгэн бүтээгдэхүүн хоол сонгохдоо бол килокалорийн бол ер нь бараг л хардггүй тийм. Одоо жишээ нь би фитнесээр хичээллэхээс өмнө калори гэж нэг нэг юм байт. Зүгээр фитнесийн энгийнт хичээлдэг хүн шүү дээ. Тэмцээнд ордог байхдаа за ийм нэг килокалори байт юм байна. Тийм тодорхой хэмжээний мэдлэг бол ерөөсөй байхгүй. Тийм. Одоо жишээ нь яг фитнесээр хичээллээд өөрийнхөө одоо нэг амьдралын зөв хөвчлөх юм уу да. Тиймэрхүү юмыг олоод ирчингүүтээ яг эдгээр зүйлүүдийг л анхаарч эхэлж байгаа юм. Тэгэхээр ерөөсөө яг их хвчлэн надаас бас олон хүмүүс асууж ирсэн л та яг яаж турах уу, ийх үү гэл тэрнийх нь мэдгэдэггүйнийг тодорхой хэмжээнд бол нийгэмд бол одоо улсаас ч үт юм уу тийм тодорхой мэдээллийг бид нарт л өгөх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр эндээс хамаарсан зүйлийг хашаа охтой хоёр маань ерөнхийдөө одоо хийгээд бичлэгээр олон түгээгээд явчна гэсэн үг. Тэгэхээр одоо энэ бүтээгдэхүүн бол 167 ккал гэж бичсэн байгаа бүтээгдэхүүн бол яагаад ч 167 ккал биш ээ. Энэ бол ойролцоогоор 100 г бүтээгдэхүүнд л байгаа байх. Миний бодлоор. Тэгэхээр 350 гэхэлэр энэ 167 3 төржин гэсэн үг байхгүй. Энэ ойролцоогоор 600 орчим ккал болно гэсэн үг. Тэгэхээр 600 орчим ккал болно ойролцоогоор болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би өдөрт энийг хэдийг хэдүүл турахаар байгаа. Юу гэж нэг 600 хэрч 3. Тэгээ 3 идэхэд л би турах боломжтой байхгүй. Энэ хоолноос. Тэгэхээр CEO маань өөрсдөө энэ хоолныхын илчлэгийг одоо яг бол энэ дээр бол ямар ч ойлгомжгүй байхгүй. Ямар ч ойлгомжгүйгээр тавьчихсан. Харин KFC маань одоо энийг нуугаад байгаа байхгүй та. Тэгэхээр энэ зүйлүүдийг одоо энэ та бүхэн ингээд энэ бичлэгээс бол аль нэгэн байгууллага бол муулж сайлахгаагүй зөвхөн одоо тодорхой хэмжээний зөв мэдээллийг өгөөч нэгдэд хүмүүс тураасаа л гэсэн үүднээс хийж байгаа шүү дээ. Жингээр одоо жингийн илүүдлээр маш их одоо асуудал болоод шүү дээ одоо юм байлаа. Тэгэхээр энэ бичлэгийг юу нь яагаад хийсэн бэ гэхээр ер нь бол анх энэ Pizza Broadway гэдэг газар ороод тэгээ Pizza Broadway гэдэг газарт ороод уул нэг юу авах идэхчихсэн хоол идэхчихсэн байхгүй. Хоол идэх гэх нэг пицца харсан чинь Pizza Broadway маань пиццаныхаа илчлэгийг ингээд бүр үнэн зүгээр ингээд аюу тодоо бичиж тавьсан байсан. 3-4 өдрийн порцтой пицца маань 3000 ккал байхгүй. Тэгэхээр энэ пиццаг бол нэг хүн дангаар нэг дор идэх боломжтой шүү дээ. Би жишээлбэл бол маш их аппетит юм баггүй одоо хоолны туршил ихтэй хүмүүс. Ийм хоолны туршил ихтэй хүмүүс одоо над шиг ийм төрлийн хүмүүс бол ийм 3-4 өдрийн пиццаг бол нэг зөөрөн дээр идчих واخгүй. Тэгээ би энэ илчлэгийг харангуйтаа одоо идэхэ болсон байхгүй. Яа тэгэхээр энийг идэх юм бол би одоо бүр тархлах гэдэг шүү дээ. За болио за. Тэгэхээр энэ Pizza Broadway гэдэг байгууллага маань энэ илчлэгээ бол маш сайн тод гаргасан байхгүй тийм. Тэгэхээр эдний байгууллагууд бол баярлалаа гэж хэлмээр байна. CEO маань одоо тодорхой хэмжээний энэ илчлэгээ ингээд зүгээр тавиач ингээд ойлгомжгүй битгий ингээд төөрөгдөл хийгээд байгаа чинь. KFC маань одоо энэ 1380 ккал энэ илчлэгтэй хоол хүнсээ бас битгий нуугаач. Ингээд үн болж үл яг багц олгоныхоо одоо энэ шошго дээр ч юм уу одоо энэ дээр яг тэдэн калори гэд биччихвэл тий. Тэгвэл одоо ядах та ядаж нөгөө нэг хянах самбар дээр энийг бүдэг бичгээ болдог байхгүй. Хүмүүс ч одоо энийг анхаарахгүй дээрээс нь одоо юу тэрийг харах магадaltaа шүү дээ. Хүмүүсийн үеийг багцсан бараг цаадахгүй шүү дээ. Харин тэгэхээр чи үеийг багцсан миний бодлоор л одоо үеийг багц бол баг хамгийн KFC-д байгаа баг одоо юу л гэж хараад байна л да. Баг бүтээ. Одоо баг одоо идэх юм арай баг. Тэгээд дээрэс нь энэ ч нөгөө аяллаа багц янз янзын багц 40-50 мянгийнх нь бол зөвхөн энэ дээр 1380 гамчууд тэн дээр бол одоо бүр халиад давж байгаа байхгүй тий. Тэгэхээр ийм баггүй. Одоо ингээд би турах гад байна шүү дээ. Тураад одоо ингээд гоё болох гээд
гэх юм одоо юу гэх юм те. Тэгэхэд одоо жишээлх юм бол зөвхөн өдөрт ганц үеийг багц идээд турах боломжтой юу гэж бодож байна. Яг гоо торхын хувьд бол торно. Гэхдээ хүн хизээж 1300 одоо үеийг багцанд хизээж хүн тэрэн шиг худлаа байхгүй. Цадна гэж үү тэрэн шиг худлаа юм байна. 1800 ккал-оороос энэ чинь баг юм чи ганц үеийг багц идээд одоо хүн чинь ялангуяа боломжтой. Тийм. Гэхдээ хүмүүс чи яг юу штэ дэглэмд ороод ингээд ирэхээр хүн амар өлсөж эхэлнэ. Өлсгийнхөөрөө тэгэл бүр одоо за яг хуу энийг идлээ гэж нэг хүмүүс яг 11 дотор эрчимтэй тураад энийга нэг гүрий гэж бодъё доо тий. Муух ганар тэгчгүүтээ яг энэ одоо хэмжээний үеийг багцаар за өсрөл нэг 2 хоног дөө. 2 хоноод өлсөөд ирэнгүүтээ ялангуяа эмэгтэйчүүд маань амар их идээд эхэлдэг байхгүй. За одоо болио өстө нэрээ ингэж торно гэж байгаа байхгүй байна. Тэгэхээр арай өөр эрүүл аргаар турах бол маш олон боломжтой байна тий. Тэгэхээр илчлэг гэдэг маань маш чухал зүйл байдгийг шүү гэж бас хэлмээрээ. Тэгээд одоо жишээлбэл саяны наад зур KFC-ийн хоолноос бол өдөрт 3 идэхэд л бол хүн турхаар байгаа байхгүй одоо. Тэгээ энийг л одоо манай байгууллагууд нь ерөнхийдөө нуугаал, илчлэгээ нуугаал мэдээж эдгээр чинь ашиг олох сонирхолтой л байгаа шүү дээ. Одоо пицца продукт бол ашиг бас олгочлоо байна. Гэхдээ яг өмнө шударгаар ингээд тавьчихж байгаа томоор ингээд бичээд тэдэн мянган ккал шүү. Энийг идэх юм бол таргалаад байна шүү дээ. Бололтой гэдэг юм уу. Эсвэл энэс идэх бол баг. Одоо юу гэдэг яг энэ хэсгийг нэг улаанаар босоод одоо албан байгууллагууд юу хийх ч юм уу тий. Тэгвэл бас нөгөө тодорхой нь яг одоо шинэ жил болж байна бас тодорхой нь юун дээр тархинд мэдээлэл нэрээ энийг чи хийчихвэл таргалж байгаа юм шүү дээ. Гэхдээ хамгийн гол бас би нөгөө сая хэлсэн шиг хүмүүс яг энэ калорийн юугаа бол нэг нарийн тооцож чадахгүй мэдхгүй хүмүүс амар их байгаа байхгүй юу. Тэгэд одоо чи ингээд одоо төсөөлөд үзтээ KFC-ийн үеиг багц ийм илчлэгтэй калоритой байгаа байхгүй юу. Тэгэхээр би том хүн байж ижил ер нь болол энэ чинь надад бол ихтэй шүү дээ тий чи боддоо. Тэгэхээр KFC хамгийн хиддэг хүмүүс юу хэн бэ? Юу гэж бодож байна? За ер нь их бүдүүн хүмүүс л. Бүдүүн хүмүүсээс хиддэг баг та. Ер нь хүүхдүүд тий. Тэр чи хүүхдүүд ийм илчлэгтэй хоол идэх бол яах вэ? Энд чи ерөөсөө л үндэсний аюулгүй байдал гэдэг маш том хүрээний бүр үндэсний хэмжээнд авах зүйл байгаа байхгүй. Тэгээ эдний байгууллага бол дандаа хүүхдүүдэд зориулсан реклам хийдэг юм нөө. Яг тийм. Гарч ирээл одоо нэг маш олонний танил тийм одоо ингээд нөлөөлөгч инфлюенсер тийм үү? Нөлөөлөгч хүнийг одоо рекламадад тоглуулаад тэгэл нөгөөх нь болохоор ингээд одоо юу гэдэг юм байгаа. Дуу дуулаад гэх юм үү? Тэгэл энэ байгууллага рекламадад байгаа байхгүй. Тэгээд энэ хүүхдүүдийн ийм илчлэгтэй хоол идүүлээд тасгаад тэгээ эн чинь таглал бий болохгүй яах юм? Харин одоо ингээд ер нь бас намайг бага хот ларцсангүй бүдүүхт хөтлөх гайгүйсэн. Гайгүй байсан гэж байна. Би ч одоо жоохон махлаг газар өгдөөсөн. Харин тийм. Тэгчмүүд одоо ингээд харангууд нэг 5 6 настай хүүхдүүд л бүр амар тарган тэгчмүүд тэр хүүхдэд ямарч буруу байхгүй. Буруу байхгүй байхгүй юу? Тэгчмүүд яг тэр гэр бүлийн одоо хоолт нь ерөөсөө л юу яах вэ? Пицца шал буруу бүр ингээд энэ төстэй гамшиг 85 кг жинтэй. Дээрээс нь булчин мас тодорхой хэмжээний байгаа. Бэлтгэл байн хийдэг хүн одоо ийм жоохон ккал идчихэж бас турах гад хангалттай хэмжээний ккал байгаа байхгүй юу? Тэгээ ийм ккалтой байгаа хүн маань одоо юу гэж хэлэх гээд байна гэхэлэр энийг бол одоо би бол идэж болж байгаа байхгүй юу юм бол тий. Энийг идчихэл дараа нь одоо уураг амино BC удах ч гэдэг юм уу тий. 1800 өргөчөд тэнгуутаа бас залдаад турж болох гэдэг шүү дээ. Тэнгуут энэ чинь бүр ингээд бүр 30 40 жилдээ нэг жоохон хүүхдүүд байгаа шүү дээ. Харин тэд нар энийг идэх юм бол юу болох вэ? Шууд өглөөл тэгэл яг уу гэхдээ хэмжээгээр иддэг хүмүүс буцаагаад шатааж чаддаг бол тий. Эцсийн хэмжээгээр шатааж чаддаг бол бас арай гайгүй л юм. Гэхдээ тэр бол бодлаалтай. Тэгэхээр тийм л юм. Өнөөдрийн бит хоёрын бичлэг бол юу гэдэг вэ? Товч бөгөөд тодорхой бичлэг байлаа. Тийм. За. Тэгээд тэр та бүхэн бит хоёрыг дахиад дэмжиж өөр сонирхолтой сэдв мэдвч юм уу те өөр зүйлийн талаар яриасаа гэж хүсэж байгаа бол комент хийгээд тэгээ бит хоёрыг бас дэмжиж лайк дараад шеэр хийгээд өгөрэй гэж хэлмээр байна. Тэгээ YouTube сувг дээр subscribe дараарай гэж хэлмээр YouTube сувг дээр бас subscribe дараарай. Яа тэгэхээр YouTube сувг маань одоо ер нь бол зогсон байдалд орсон. Ер нь явах ойлцсон байгаа шүү. Гэтэ яг дахиад одоо бичлэгийнхаа сүүлийн хэсэгт яг сая дахиад тавтаад хэлье. Яг хашаахын үндсэн бит хоёрын зорилго гэвэл бүх нийтийг спортжуулъя, эрүүлжүүлъя гэсэн зорилготой. Тэрэн дээр ч би бас нэг зүйлийг хэлмээр мартаг альцсан. Манай бичлэгийн ер нь ивент гэдэг чинь бол Чикюта гэдэг одоо дэлхийн
номер 1 брендийн банан байгаа. Энэ бол эрүүл хоолнос тий. Тэгэхээр тэр хаана зарагддаг вүлээ? E-mart худалдааны төв дээр бол зарагдаж байгаа. Тийм бэлгүүний ажилтг E-mart зарагдаж байгаа. Тэр бол одоо Тэр хүмүүс тапхуу ер нь ажигласан бол фитнес тамирчид бол байнга л ерөөсө банан иддэг тий. Тэгэхээр ямар шалтгааны улмаас банан идж байгаа вэ гэдгийг бас харьцуулан тунгаан бодох хэрэгтэй гэж. За ямар ч За тэгээ өнөөдрийн бичлэг бол дууслаа. Цаашдаа одоо дараагийн бичлэгтэр хашаа ахт хоёр илүү нийгэм рүү чиглэсэн, сайн сайхан руу чиглэсэн олон бичлэгийг бол хүргэх болно тий. Тэгэхээр та бүхэн бид хоёр болон хашаа ахын пэйж одоо Агийн ах гэх мэтлээ одоо бидний хийж байгаа зүйлс дээр бол дэмжээрэй гэж хэлмээр байна. За тэгээ дараагийн бичлэг хүртэл баяртай. За баяртай.